баярлалаа. Юуны өмнө танай хамт олонд болон Эрдэнэ хотынхоо нийт оршин суугч иргэд бүх хүмүүстээ түүхт 50-члахын баярын мэндийг хүргье. 1989 онд одоо 7 сард анх Эрдэнэ хоттой хөдөлмөрийн гарааг тэр тусмаа Эрдэнэ хотынхаа улаан толгой сан гэж гэж байсан. Тэр үед Эрдэнэ хот улаан толгой сан гэж байсан. Тэнд одоо Эрдэнэ хотын 5 дугаар цэцэрлэг Яслын комбинат гэж байхад миний хөдөлмөрийн гараа тэндээс эхэлж илаа. За ингээд хамгийн анхны одоо яг өөрийнхөө салбарын буюу энэ боловсролынхаа байгууллагын 2 дахь одоо яг гишүүн болж ингэж орж исэн байгууллага бол яалтчгүй үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгаа. Тэгээд дөнгөж 89 онд ажилд ороод 7 сард ажилд ороод 11 сард юм байна. Нэг сарын дараа за ингээд үйлдвэрчний гишүүн байх хэрэгтэй гэдэг. Одоо ч одоо надад бас байдгийн юм цагаан хавцтай жижигхэн дөрвөлжин дэвтэр шиг дээр нь тэр нэг үйлдвэрчний эвлэлийн татварыг заавал нэг сар болгон цалингаа аваад бөглүүлдэг ийм одоо дэвтэр үнэмлэхтэй тэрийг анх одоо гэж байгууллагынхаа санхүүгээс л авч ирсэн баг. Тэр үед чинь 89 онд яг ажилд ороход ялангуяа улаан толгой сангийн аж ахуйд бол байгууллагын нэгтлэн гэж дангаараа байдгүй. Сумын буюу сангийн аж ахуйн хэмжээгээр нэгдсэн юм одооны яг төрийн сан шиг санхүүгийн алба гэж байсан. Тэгээ санхүүгийн албаас нь таны үйлдвэрчний татвараа тулсны батлах байгаа шүү гэж үйлдвэрчний батлагыг анхандад өгч ирсэн. Ингээл ер нь бол 89 оноос хойш би өнөөдөр хүртэл үйлдвэрчнийхээ байгууллагатай холбоотой үйлдвэрчнийхээ татварыг төлж яваа. Ийм одоо иргэн хүн байдгийг. Тухайн үед бол дөнгөж үйлдвэрчний гишүүн болохоор татвар төлөх хэрэгтэй байна гэж ойлгодог байсан бол за ер нь тэгээд асар удалгүйгээр үйлдвэрчний байгууллага бол хөдөлмөрчүүнийхээ байгууллагын ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг яа харахгүй одоо байгууллагын захиргаа аж ахуйн бас нэг томоохон хамтран ажиллах ийм одоо байгууллага хэвээр байна гэдгийг ойлгож эхэлсэн. За тэр тусмаа бол жил болгон бид нар гурвалсан гэрээ хийдэг. За эхний үед бас заримдаа мэдээж амьдрал баян чинь одоо төрийн л байгууллага юм чинь хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой шийдэж чадахгүй асуудлууд байдаг. Үйлдвэрчний байгууллага маань бол захиргаатайгаа гэрээгээ хийхдээ захиргаанд байгаа хууль эрх зүйн акцийг 1% ахиулсан байдлаар хийдэг штеп. За тэгээд зарим нэг нь бол одоо биелэгдэхгүй зөрчигдөх ийм зүйл байдаг байлаа. Тэгэхээр одоо би төрийн байгууллага шүү дээ. Хөрөнгө мөнгө байхгүй юм чинь яах юм бэ гэж бас ингээл олон жилийн өмнө бол бас зарим нэг одоо үйлдвэрчнийхээ байгууллагатайгаа зөрчилдөх ийм энэ төр үйл байсан. За тэгээд тэр болгоныг жилд ингээд баг багаар шийдээд баг багаар улам ойлгоод за ерөөсөө энийг л одоо бид нар өнөөдөр хийх хэрэгтэй юм байна. За жишээ нь харуул хамгаалтын ажилтан шөнийн ээлжинд ажиллаж байгаа энэ хүмүүсийг бол одоо яг энэ үйлдвэрчний байгууллагаас тавьсан үйлдвэрчнийхээ байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу энэ зүйлүүдийг одоо зайлшгүй биелүүлэх ёстой юм байна гэд хийх ёстой юм байна гэж ойлгоод хийгээд явхлаар зэрэг аливаа ажил болдог. За тэгээд одоо өнөөдөр ингэж эргэж хараад ялангуяа одоо сүүлийн 5 жил энтер болвол ингээ харж байхад бол үйлдвэрчнийхээ байгууллагатай хамтарч хийсэн байгууллагын үйлдвэрчний ороотой хамтарч хийсэн гэрээ хэлцээрүүд бол үнэндээ 100% биелэгдээд болоод ирдэг юм байна. Анх бол ингээд үйлдвэрчнээс асуудал тавиад энэ төр ороод ирэхэд бол үгүй энэ ч одоо байхгүй юм чинь би мөнгө нь байхгүй юм чинь болохгүй юм чинь 1.5-аар л нэмжих хэрэгтэй юм чинь би яах хэрэгтэй гэдэг ийм бас байр суурь байдаг л байсан. Аль баян амдрал чөрчилтэй. Тэгээд тэр болгоныг ойлгоод бүтээгээд тэр тусмаа гişүүдтэйгээ сайхан хамтраад ойлголцоод ингээд ирэхлээр зэрэг бол бэлтгэл болчдөг юм байлээ. Үйлдвэрчин ямар ч асуудал тавьсан байсан. Тэр болгон бол одоо өнөөдөр бол ингээд манай байгууллагын өндөрлөгтөөс харахад бол ер нь үйлдвэрчинтэйгээ зөрчилдөд ахаар юм зүйл гардгүй маа. Тэгээд тэр болгон биелээд байна гэдэг чинь цаана одоо тухайн ялангуяа манай дээр бол байгууллагын багш ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр багч гэсэн шийдэд яваад. Тэрнээс биш бид нар одоо төрийн байгууллага юм чинь тэр тусмаа бид нарт бол төсөв мөнгөн дээр багш ажилчтай ийм илүү цаг өгч гараа ингэж гараа тэгч гараа гэдэг одоо засгийн газрын тогтоолоос өөр бол тийм нэмэгдэл одоо юм байхгүй шүү дээ. Тэгээ үйлдвэрчинтэйгээ тохиролцоод ингээд яваад тахлаар ядахтаа л бид нар үйлдвэр байгууллагатайгаа нийлээд жилд 1-2 удаа хамт олноо нэг жижигэн ч гэсэн нэг 2-3 хүний ч гэсэн амралт аюулд явуулчих гэдэг юм уу тий. Энэ болгоныг ингээд байгууллагын үйлдвэрчинтэй хамтраа шийдэдэй л гэдэг бол бас болтгол юм байл. Нэг талдаа бол нийгмийн хэрэгцээ шаардлага би ч гэсэн бас ялгаахгүй төрийн байгууллага үйлчлэгээний ажилтан тий цалин мөнгөний талаар ингээл хүнл юм чинь бас яг л одоо багш нартайгаа адилхан байр суурьтай ийм байлаа. Гэхдээ энэ бол анх удаагийнх биш байсан. Өмнө бас нэг хэрэгцээ штэ. Тэр энэ төр үед бол бид нарыг ер нь бас за ер нь та нар бол хөдөлж болохгүй.
захиргаа аж ахуйн 1-р гаруй хэсэг зурдаг юм чинь энийг дэмжиж болохгүй, энэ лөө оролцож болохгүй гэл ингээл нэлээ хатуу байр суурьтай байдагсан. Тэр үед ч гэсэн би эргээд яг өнөөдрийн одоо өнгөрсөн намрын ажил аялалтын үед эргээд харж хагаад тухайн үед би нэр яагаад ингээд бас болохгүй байсан юм болоо. Би ер нь одоо эргээ харахад би яг тэр үеийг бодоход бас болохгүй л гэдэг байр суурин дээр байж болох л байсан юм байна. Өнөөдөр одоо бид нар л ойлгож бид нар л багш нартайгаа эвлэлтэнд нэгдэж энэ болгон дээр одоо гэхдээ мэдээж хэрэг бид нар хууль эрх зүйн алдаа гаргаагүй, зөрчил гаргаагүй, ер нь бол үзэл бодлоо илэрхийлээд мэдээж хэрэг урд нь одоо лооцсон бариас явахгүй ч гэсэн тэр хүмүүсийг орчин нөхцөлийн бүрдүүлээ, дэмжиж яг хууль одоо тавигдж байгаа өнөөдөр тэр ажил хаялтын тэр хууль эрх зүйн үүднээс нь одоо яг ингээл хажуу талаас нь зэрэгцээд хамтраа дэмжиж ингээд явхад бол болохгүй зүйл байхгүйсэн байна, болдгийм байна л гэдэг ийм байр суурин дээр орж ирсэн. Тэгээд яг одоо шууд гарын үсэг зураад шууд ингээд урайлгаац ингээд бариас явахгүй ч гэсэн багш ажилчтайгаа маш сайн ойлголцож, маш сайн дэмжижсэн. Тийм үднээс одоо манайх бол ялангуяа боловсролын салбар тэр тусмаа сургуулийн боловсролын салбартаа олон багш ажилчид 70-аад хүн нэгдэжсэн. Тэр бол бас нэг байгууллагын хувьд бол олон хүн. Тэгэхэд бол бид яг ямар ч зөрчил гарахгүйгээр өстой 100% яг хууль эрх зүйн одоо хүрээндээ 100% эвлэлтэнд нэгдэж чадсан. Тэгээ энэний үр дүн ч гэсэн мэдээж хэрэг аймгийн хэмжээгээр галсан ийм үр дүнтэй ажилласан шүү дээ. Тэгэхээр зэрэг болохгүй гэдэг байр сууриас биш, захиргаа гэдэг байр сууриас биш ингээд хүмүүстэйгээ ойлголцоод суугаад бол болохгүй юм. Үнэхээр байдаг юм байна. Тэгээд энэний үр дүнд одоо бас манай хамт олон миний бие болоод одоо бас тодорхой хэмжээгээр яг хууль эрх зүйн хүрээнд нь бол үр дүнд нь хүрсэн, хамтран ажилласан. Тэгээд одоо хувийнхаа хувьд ч гэсэн энэ дээр бас талархалтай л байдаг. Өнөөдөр одоо эргэн хүний маань хувьд за хуучнаар л хөдөлмөрчин гэж ярьдаг байсан тий. Одоо багш ажилтнуудын хувьд бол бидний номер 1-т эрх ашиг маань хандаж өгөх. Бид нэр одоо ямар нэгэн сэтгэл дундуур юм уу төрийн байгууллага эмчинд мэдээж хэрэг одоо бидний бас зарим нэг хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэж болохгүй ийм асуудлууд байдаг шүү дээ. Энэ болгоныг шийдэж өгж байгаа энэ сайхан одоо бидний эрх ашигыг хамгаалсан энэ томоохон байгууллагада зөв эвлэлтэнд нэгдээд ингээд байж чадах юм бол та бидний эрх ашигыг номер 1-т хамгаалж хамгаалж өгөх байгууллага үйлдвэрч байгаа. Тэгэхээр зэрэг олон жил одоо өөрийнхөө болон бусдынхаа эрх ашигын үүднээс байгууллага хамт олонхоо эрх ашигын үүднээс энэ одоо сайхан эв нэгдэлтэй байгууллагынхаа нэг гишүүн байж татвар юмаа төлөөд ингээд энд одоо эвлэлтэнд нэгдэж байж чадж байгаа бодол зорилго юмаа нэгтгэхэд ажиллаж энэ байгууллагын төлөө байгаа олон жил одоо энэ үйлдвэрчний гишүүн ингээд явчихсан энэ хүмүүс маань одоо цаашдаа ч гэсэн энэ байгууллага маань өшөө хүчтэй бат суурьтай байж төрийнхөө бодлогын хүрээнд одоо тэгээ сайхан эвлэлтэнд нэгдэж ингэж энэ байгууллага маань урт удаан хугацаанд бид бүхний эрх ашигыг хамгаалж ингэж байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд саяхан бас одоо 2 чоноог байна тий. Аймгийн маань үйлдвэрчний хорон дарга шинээр томилогдлоо. Тэгэхээр зэрэг энэ залуу хүнийхээ одоо тавьсан зорилтын хүрээнд бүгдөө хамтдаа эвлэлтэнд нэгдээд ингээд үйлдвэрчний маань бүх гишүүд сайхан бусдынхаа төлөө болон өөрийнхөө төлөө зорилгоо хамгаалсан ийм сайхан байгууллага байгаасай гэдэг Эрдэнэ дотныхон 50 жилийн нийт иргэдийнхаа хамт үйлдвэрчний гишүүдэд бас 50 жилийн баярын мэнд хүргье. Тэгээд бид бүхний цаашдын ажил үйлс өөдрөг байх болтугай гэж хүсэж байна да.